За 2024 оны төсвийн мэдлэг ер нь бид нэр цаашдаа энэ төсвийн үр дүнг цөөн хэдэн тоогоор бол илэрхийлэх энэ зүйл дээр илүү анхаарал хандуулмаар байна. Баахан мөнгө тавьдаг, за тэнд олгосон, санхүүжүүлсэн гэсэн гэдэг энэний үр дүнд хичнээн хүнд ажлын байр бий болгов, хичнээн хүнд эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ үзүүлв. За хичнээн хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо ийм байдлыг сайжруулах гэдэг ийм байдлаар ярихгүй бол ингээд зарсан үрсэн, за дутуу илүү гарсан гэдэг дээр нэг хэдэн тоо ярьсыг л ингээл бүтэн жилийн төсвийнхөө үр дүнг нэг иймэрхүү хэмжээнд ярьж байгаа нь бол зүгээр жоохон харамсалтай байна. За эрүүл мэндийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгал гэх тэр нэг банкудад байж байгаа авалгууд байгаа. Энд одоо алдаг малдаг тооцож байгаа юм байна уу байхгүй юу? Алдаг тооцохгүй байхаар хэзээ төлсөн яад ингээл наач одоо тэгэл дахиад баах юм байгаад байна шүү дээ. Тийм учраас энэ тал дээр одоо тэр хурааж авсан өрөнгө байд юм бол тэрийг одоо борлуулна гэж одоо баахан асуудал оруулж ирж байсан. Тэр нь одоо борлогдоог юм уу? Эсвэл бүр тэр хүн борлож авах тийм үнээр одоо зарагдахгүй хэмжээний баах юм авцсан юм чинь баггүй хэмжээний мөнгө одоо ингээ байгаад байдаг. Энэ дээр тодруулж амаар байна. За эрүүл мэндийн яамд тэр гэрээт ажил гэдэг нэг баахан зүйл байгаад байна. Энэ яг юу байд юм бэ? За хөдөлмөрийн яам дээр бүгд найрамдах Солонгос улсын нийгмийн даатгалыг үүсгэн татан болгочлоо ялаа чинь тэг гэж зардал байхгүй. Энэ дээр тодруулж өгөөч. Эрүүл мэндийн яамнаас хэлэхэд одоо энэ өнгөрсөн жил энэ бүс болгонд нэг ямра аппарат ингээд аваад өгчих боломж байдаггүй юм уу? Төсөв мөсөв тодорхой хэмжээгээр хэмнэгдэх тэр асуудал гарвал шилжүүлэх байдлаар шийдээд тавихгүй бол мянган километрийн цаанаас хүмүүс чи Имрад үзүүлэх гээд Улаанбаатар хотод бөөнөр очирт яваад байна. Тэгээ 2025 оны төсөв мөсөв дээр нэг иймэрхүү байдлаар нэг яаралтай гэсэн юм тавьсан уу? Сорог сонсохноо 60 тэрбумынхаа ямиг бол эргүүлээд тендерээс зарлж чадахгүй байж байгаа татуулсан сорог байна лээ. Тэгээ энэ тал дээр жавхлан сайдаа яг юм хүнд хүзэх шалтгаантай юм дээр бас эргээд энэ эрүүл мэндийн яамны тендерээ зарлаж чадаагүй нэг ганц нэгэн албан тушаалтны одоо хох гэдэг байдлаараа биш ус энийг тусад нь авч үзэхгүй энэ цаана олон хүний эрүүл мэнд аюулгүй байдлын асуудал учраас та энэ дээр бас нэг сангийн сайдын хувьд одоо чин бүрийн сайд хоёр байж байна. Энэ дээр нэг харж үзүүл яасан юм бэ? За хөдөө орон нутгаар явхаар их сонин сонин юм ихтэй юм аа. Няран шарлагын аппарат байвал өгөөч гэн сумын одоо багийн төвийн багийн эмчнэр одоо хөдөө одоо бараг 50 60 км хол явах нэг мотоцикл шийдэж өгөөч тэр гэл одоо. Тэгээ энэ мэд нэг ийм асуудлуудыг дистаралаараа ингээд нэг шийдэж боломж олцоор байдаггүй мó. Өнгөрсөн онд одоо хичнээн хүн тэр багийн эмчнэрийг хэдэн одоо унаатай байгаа гэдэг дээр одоо би тодруулах юм амаар байна. За дараа нь би тодруулж асууя да. За жавхлан сайд хариулах уу? Яг Чимбэрэн сайд бас мэржлийн талаас нь хариулна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За хэрвээ бид нэг ингэж буцааж тавиад байх юм бол ер нь ийм эмнэлттэй үйлээр яах юм? Эмнэлттэй үйлээ бүр болжуулаад. Нодлын ингэж эрүүл мэндийн салбар ингэ салбаруудаа тоног төгөрөнд тавьж хаад пүү па яасан их зардал яасан их тэлжээнэл гэдээсэн. Одоо бүгдээрээ пүү па яасан амар хасаад байна гэд бүгдээрээ ингэ салбар дээр хайртай болоод ингээд нөгөө тийш уралдаад ингэмэр үйл байгаа юм. Хэрвээ ингэ буцааж тавих юм бол хойдон ч гэсэн энэ хариуцлагагүй байд үргэлжлэн шүү дээ яман дээр нь. Эмнэлтийн үйлийг энэ бол байх ёстой, хэрэгжих ёстой. Ер нь аль салбар дээр эмнэлтийн үйлэнд орсон хасагдсан зүйлүүдийг буцааж тавина гэдэг ийм зүйл бол байхгүй. Надаас л тийм санал гарахгүй. Засгийн газар дээрээс бол ийм санал гарахгүй. Тийм учраас одоо яг эрүүл мэндийн чиглэлтгүй бусад бүх салбарууд дээр маш хайрын штэ. Нодлон бид нар юу болж арай гэж ийм төсвүүд тавилаа. Гэтэл одоо энэ одоо чинь ганц эрүүл мэндийн салбарт нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тэмдэглэж байгаа ш. 535. Эрүүл мэндийн салбар дээр 69 байгаа юм. Бүгд л хайран. Бүгд л ард нь одоо салбарын одоо хөгжлийн зорилтууд энэ хэмжээгээр хойшоо сууж ийн гэсэн үг. Нөгөө KPI-ууд чинь энэ хэмжээгээр суларж ийн гэсэн үг. Маш харамсалтай. Энэ салбар нь өөрөө өстой энэ хариуцлагыг ухамсарлах ёстой. Хойдоо ийм байдал тагж давтаж гаргаж болохгүй. Тэг ингэж л юмар байгаа юм аа. За эрүүл мэндийн сайд Чимбэрэн сайд хариулна уу? За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Мэдээж одоо хөрөнгө оруулалтын ялангуяа одоо их өндөр үнэтэй биш жижиг тоног төхөөрөмжийн ийм дутагдал бол одоо үдийж шийдчихсэн өөрснөө санхүүжилтаараа гүйцэтгэлээрээ илүүдэл мөнгөөр авчдаг болох ийм тогтолцоо хийж зорьсон боловч
энэ зорилгодоо хүрч чадаагүй санхүүжилтийнхаа одоо үнэлгээг дутуу хийсэн, гүйцэд орж ирдгүү, асуулдаг. За энэ болгонтой холбоотой эмнэлгүүд нь өөрсдөө бие дагаад хэрэгтэй тоног төхөөрөмжүүдээ шийдээд явах юм боломж нь биелээ олоогүй харамсалтай тохиолдол. За энэ болгоныг сайжруулахын тулд бид тогтолцооны том өөрчлөлт хийхээс өөр аргагүй боллоо. За тэр утгаараа ер нь бол эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын сан 2 нэг дор бах нь одоо тийм давуу тал харагдахгүй байна гэдэг өнгөрсөн 3 жилийн хугацаанд бидэнд бол харагдаж байна. Нэмээд хариулцгаа. Цаг дуусч 3 За нэмж хариулъя. Чимүрэн гишүүнээ. Сайдын микрофоныг өгнө. За тийм учраас бид одоо дараагийн нэг том за мэдээ сая жавхлан сайтын санал нэг байна. Одоо 69.8 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг хийж чадлагүй хураалгацсан гэдэг бол хариуцлагын асуудал. За бидэнд бас одоо таны хэлж байгаа сая МРА-ийн тухай ярьлаа. Тэгэхээр бид одоо аймаг болгон иргэдээ яаралтай тусламж, түргэн тусламж, амьд хинсэн үеийн тусламж, эрчим дэмжлэгийг жигэд аймаг болгон иргэдэд хүргэж чаддаг байх ийм тогтолцоог хийх зорилго тавин сая одоо дөнгөж сайхан би бас энэ ADB санал болгож байгаа, ADB-гийн санхүүжилтээр санал болгож байгаа төслүүдээ бас яриад. За энэ дээр бүр зөгцөөр нь бүх аймагуудад эрчим дэмжлэгээ яаралтай тусламжийг хүн 20 минут дотор л одоо амьд хинсэн үедээ тусламж авахгүй бол бүсийн онцлогой төвлөөр явахгүй, Улаанбаатар руу явж чадахгүй, онгоцоор нисч чадахгүй ийм уудам нутагтаа Монголын иргэдэд энэ тусламж ойртохгүй байгаа. Тэгэхээр энэ хэрэгжүүлэхээр бас том бодлогын бичиг баримтыг бэлдээ сууж байна. За сангийн алдагдaltaй холбоотой алданг тооцдгоо гэдэг. 2 дугаар микрофон их болдоор хариулна. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За Капитал банкны 136 тэрбум төгрөгийн үр авлагаас 46.7 тэрбумыг бол үл хөдлөхөөр авсан. За үүнээс 11.8 тэрбум төгрөгийг бол үл хөдлөхөнд борлуулж даатгалын санд бол орлого болж төвлөрүүлсэн. За үлдэгдэл 34.9 тэрбум төгрөгийн 15 объект байгаа. За энэ 15 объектыг бас түрээслэх, за мөн бас хувь лизинг тохирох маягаар биднээс борлуулалтын арга хэмжээнүүдийг бол зохион байгуулж байгаа. За үүнээс одоо 15 үл хөдлөхөөс 3 үл хөдлөхийг бол лизингээр авах хүний санал ирсэн. За бид бүхэн эмдүүцтэй танилцуулж энэ шийдвэрүүдийг бол гаргаа явдаг. За Чингис хаан банкн дээр байршсан мөнгөн дүнгийн хүү бол жилдээ нэг 900 гаруй сая төгрөг бол хүү бодогдож биднээс Нэмж хариулах уу? Болцсон уу? Мөцөл дараг нэмж хариул. 4 дугаар микрофон. Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нөхцөл. За нийгмийн даатгалын сангийн Капитал банкнаас авах авлага 2019 оны 4-р сарын байдлаар 104.2 тэрбум төгрөгөөр хаагдсан. За ингээд эрхүүлэн авагчдаас хөрөнгө хүлээж авсан 13 тэрбум төгрөгийг мөнгөн өрөнгөөр барагдуулсан, 25 тэрбум төгрөгийг одоо үл хөдлөх хөрөнгөөр барагдуулсан. Ингээд нийгэм даатгалын үндэсний зөвлөлөөр 78 ширхэг хөрөнгийг одоо авч борлуулад 25 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийж нийтдээ 38 тэрбум төгрөгийн үрийг барагдуулаад одоо бол 65.4 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр Ариунзэг болон Эрдэнэбат гишүүний хэлсэнтэй санал нэг байна. Манай нийгмийн даатгалын байгууллага үндэсний зөвлөлөөрөө хилцээд энэ хөрөнгүүдийг зах зээлийн одоо үнэлгээгийн тогтоох замаар холбогдох мэргэжлийн байгууллагаар ингээ борлуулах үйл ажиллагааг бас манай нийгмийн даатгалын байгууллагын ажилтнууд ингээ ажлынхаа хажуугаар ингээ давхар гүйцэтгэдэг. Тэгээ энэ бол бас тодорхой хэмжээнд За гүйцэж хариулах уу? Абакер сайт хааны сайтад дуудаарай. За Баярмаг гишүүн асуулт асуух.